За столынгийн хичээлийг бичлэгийг оруулъя. За хийн даралт температурыг бөөмөн загвараар томьёолох гэсэн ийм хичээл байна. За бид нар энэ 9.1 гэсэн суралцсан дүнг гоц дараах дөрвөн төвшний мэдлэг ойлголтыг хичээл дээр эзэмших болно. За хамгийн ихнийх нь бол савыг халаахад савн дахь хийг халаахад эсхүү өөрчлөгдгийг амьдрал ахуйдаар тайлбарлах гэсэн юм бичлэг байна. За энийг үзмээрээ үзцгээе. Чинь тийм ээ. За гаргаад тавихаар шаарны хий багасаад эзлэх нь буурч байгаа. Ийм харагдчихна. За дараагийн бичлэгэнд анхаарлаа хандуулъя. За даралт эзлэх температур. За кern сода гэж байна. За энэ дотор сод хийчихсэн юм байна. Колон дээр. За энэ туршилтыг ямар нэгэн байдлаар ахуй нөхцөлд хийж болохгүй шүү гэсэн ийм анхаарал. Энд бүгдээр ингээд зайлаад халуусаар зайлаад колыг насгачихсан байна. Одоо ингээд хагас нь лаазаа бол ингээд халаач юм. Температур хагас нь лаазан дотор бол мэдээж лаазан дотор бол арын хий молекулууд өссөн байгаа. За ингээд одоо хангалттай хэмжээнд хаалсны дараа хүүт ус руу доош нь оруулаад ихээр ажиллах нь багасаад өсөнтэй учраас даралтаас гата болж байгаа учраас энд лааз бол юм байдалтай гэж байна. Тэгтээ хийж байна. Арын даралтаас болсон учраас хэсгээ шахаж байна. За дараагийнх нь туршилт руу анхаарлаа хандуулаарай. За молекулууд бол өөр хоорондоо олон савны хамт мөргөлдөж эмх замбраагаа хөдөлж байдаг. Ийм молекулын одоо хөл. Одоо энэ шампанскийг сэгсэрж байгаа. Агийн онгоцоор үздэг тийм ээ. За мөн газ ундааны хувьд болохоор бас молекулын хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэх замаар дотоод даралтыг өөрчлөх боломжтой байдаг. За энэ одоо сэгсрээд молекулын хурдыг өөрчилж байна. За энэ даралт гэдэг бол нэгж талбайд үйлчлэх хүч гэдгийг бид нар өнгөрсөн хичээлийн жилд 8 дугаар ангийн даралт сэдв дээр үзсэн байгаа. За одоо энэ шаарн доторх түрүүний туршилтан дээр яригдсан энэ шаарн доторх жижиг хэсгүүд нь болохоор ямар харагдах вэ гэдгийг сая бас зургаар үзүүлж байна. За одоо энэ шилтэй барин шилтэй шилэн дотор байгаа хийн молекулууд бол молекулын хөдөлгөөний хурд нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Хурд нэмэгдснээр савны ханд учруулах даралтын хэмжээ нэмэгдэж байна. За тэгэхээр яг түрүүнтэй адилхан шаарн дээр бас харуулж ирж байна. За энд бол ахуйн газ байна. За нарны гэрэлд хэрвээ газа тавих юм бол газын дотор байгаа хийн молекулын хөдөлгөөний хурд нэмэгдээд газ өөрөө дэлбэрэх аюултай.
За хэрвээ илүү температурыг багасгаад хүйтэн болгох юм бол хөдөлгөөний молекулын хөдөлгөөний хурд нь багасаад тэгээд эзлэх нь буурж байна. Асууц тарай гэж өмнө явчих. За энэ юм вакуум орчин үүсэж байна тийм ээ. Орчин үүсчээд гадсус юм. Үнэлэгч харагдаж байна. Энэ бол шпрезен дээр бол энд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт байхгүйгээр тэндээ вакуум орчин үүсгэхэд автоматар яах нь шпрез руу хүнээс цус татагдж байгаа ийм дүр зураг харагдаж байна. За одоо ингээд энэ саяныхаа хийсэн бүх туршилтуудаа PET програм дээр цөмөрөө ярилццгаая. За багш нь өөрчлөлт бичлэг бэлтжижсэн байгаа. Яг гэвэл энэ дээр хитрхи их ингээд програм руугаа дамжиж орохоор хитрхи их минут ороод байсан учраас хатуу төлөв дээр ингээд хатуу төлөв дээр хүчил төрөгч бол өөрийн гэсэн ийм бүтцтэй байна тийм ээ. За энэ бол усны хувьд болохоор ийм ялгаатай 6 талд үүсгдэг ийм онцлогтой хөндөй зай үүсгдэг ийм онцлогтой байсан баг. Хатуу төлөвч шилжчихээрээ. За шингэн төлөвтэй байгаа неон аргон хүчил төрөгчийн тухай энэ дэлгэцэн дээр харуулж байна. За шингэн төлөвтэй байгаа ус харагдаж байна тийм ээ. За дараа нь болохоор хийн төлөвтэй байгаа неон аргон хүчил төрөгч 2 атом Т гэсэн үг тийм ээ. Ус болоод ирэнгүүт 3 атом хэлж байна. За одоо усан дээр түгээмэл бидний амьдрал түгээмэл байдаг энэ усыг сая харуулж байна. За неон дээр туршилтаа эхлээд хий. За гаднаас температур өгөөд молекул хоорондын зайн өөрчлөгдөх хэсгийг цөмөрөө судалцгаая. За тэгэхээр молекулын нэгдүгээр хөдөлгөөний хурд нэмэгдэж байна тийм ээ. Хөдөлгөөний хурд нэмэгдэж байгаа учраас харилцан үйлчлэлийн таталцлын хүчээ ялгаад тэгээд тодорхой зайд бол шилжих боломж нэмэгдэж байна. Ингээд төлөв шилжилт болохоор молекул хоорондын зайн өөрчлөгдөд эзлэх нь нэмэгдэж байгааг нь харагдаж байна. За одоо аргон дээрээ болохоор температурыг бууруулж харуулж байна. За тэгэхээр эсэргээсээ молекулын хоорондын зайн ойртож байна уу гэдгийг цөмөрөө харцгаая. Температурыг бууруулах явцад бол буцаад молекул хоорондын зайн багасаад буцаад халуун татвар төлөвт оршиж байгаа ийм төр зураг харагдаж байна. За 2 атомт хий болох хүчил төрөгчдөр туршилтыг давтан хий. За инхээр мөн молекул хоорондын зайн өөрчлөгдөд төлөв шилжилт болж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор эзлэх нь нэмэгдэж байгаа ингэж харагдаж байна. За усан дээр болохоор температурыг бууруулж харуулъя. За усан дээр температурыг бууруулахаар молекул хоорондын зайн ойртоод эзлэх нь багасаад за тэгээд тодорхой төлөв хүртэл шаагдаж байжгаад за яг хатуу төлөвт бүрэн шилжчихээрээ нөгөө 6 онцгт хоосон орон зай, хөндөй орон зай үүсгдэг энэ онцлогоор бол хатуу төлөвт оршиж байгаа тохиолдолд хөндөй зайгаа үүсгэж байна. За дараагийн бичлэг рүү анхаарлаа хандуулъя. За одоо энэ дээр түрүүчийн молекул хоорондын зай гэдэг би нэг зүйлийг ярьчихсан байгаа. Одоо энийг цөмөрөө туршиж харъя. За энэ дээр тодорхой зайд хүртэл молекулыг ойртуулахаар өөрөөр хэлбэл диаметраас нь
дотгош зайд молекулыг ойртуулахад түлхэлцэх хүч үйлчилдэг байна. За тэгэхээр тодорхой зай хүртэл биеийг бол шахах боломжтой байдаг байна. За ингээд диаметраас богино зайд оронгууд түлхэх хүч асар их хүчтэй үйлчилнэ. За харин диаметр ойролцоо очих юм бол молекул хоорондын зай нь диаметрын ойролцоо очмогц нь хаталцах хүч үйлчилж. Тэгэхээр энэ тохиолдолд бол хатуу төлөвт оршин байна гэсэн энэ санааг илэрхийлж байгаа. За ингээд диаметраас бүр хол зайд байрлуулахаар молекулыг хооронд нь диаметраас нь хол олон дахин нэг ба түүнээс олон дахин хол зайд шилжүүлэхээр харилцан үйлчлэлийн хүч нь бараг тэг болж байна. За дараагийн хэсгээр болохоор цаг хэмнэх үүднээс бичлэгээ баг зэрэг гүйлгчээ. За дараагийн хэсгээр нь болохоор хийтэд танил цэцгийн за энэ туршилтын хэсгээр орж ирж байна. За ингээ молекулынхаа тоог нэмэгдүүлээд оруулж байгаа. За энэ дээр бол Цельс болон Кельвиний хуваарийн даралтыг температурыг хэмжих боломжтой. За даралтыг бол атмосфер болон килопаскал гэсэн нэм нэгжтэйгээр хэмжих боломжтой. За температур гаднаас өгөхөөр молекулын хурд нэмэгдэж байна. Хурд нэмэгдээд за ингээд савны ханд учруулах мөргөлдөөний тоо нэмэгдэх учраас даралт нэмэгдэж байна. За одоо хийн даралт температурыг бөөмийн хөдөлгөөн ба харилцан үйлчлэлийн үүднээс тайлбарлах гэсэн энэ төгсгөлийнхаа хэсэг рүү оръё. За мөргөлдөөнийг ингээд тодорхой секундын интервал дээр тоолох боломжтой. За мөргөлдөөнийг тоолсноор бол за хичээлийн дараагийн хэсэг рүү шилжээ. За хийн даралт тогтмол үед эзлэхүүн температураас хамаарах хамаарлыг чанарын хувьд илэрхийлэх бөөмөн загвар ашиглан тайлбарлах гэсэн байна. За тэгэхээр энэ дээр мөн адил багш нь пэц дээр урьдчилан бичлэг бэлтгэсэн байна. За энийг бас бичлэгээ баг зэрэг үүлгээд цөмөр хичээл дээр үзчихсэн учраас за ингээ молекулын тоог нэмэгдүүлж байгаа даралт тогтмол үед эзлэхүүн хэрхэн өөрчлөгдөж байгааг цөмөрө харъя. За энэ дээр молекулын тоог оруулаад за температурыг нэмэгдүүлэхээр эзлэхүүн нэмэгдэж байна тийм ээ. За энэс цааш хянах боломжгүй гэсэн хариулт өгч байна. За дараагийнх нь болохоор температурыг бууруулна. За тэгэхээр эзлэхүүн дагаад буурж байгаа юм дүр төрх харагдаж байна. За цааш нь болохоор бичлэгээ бас нэлээд урт хийгдсэн учраас жоохон гүйлгий. Яг гэвэл энэ хичээл дээр бид нар бас хангалттай үзчихсэн байгаа. За дараагийнх нь тохиргоон дээр энд хийгдсэн бичлэг явуулж байна тийм ээ. За тэгэхээр энэ дээр бид нар болохоор даралтыг тогтмол ойлгоод температур эзлэхүүний өөрчлөлтийг цөмөрөө судалж байгаа. За ингээд гэрийн даалгавраа дараах хаяг руу илгээгээрэй. За анхаарал хандуулсан хүүхдүүд та бүхэндээ баярлалаа.